санжаа аварга нөгөө борцгоноосоо гэж хүртэл үг байдаг те. Тэрэн шиг одоо бас халахын бас сайхан хангар аварга байна. За нутгийнхын аварга бас ингээд Монгол улсын гавьяа тамирчин боллоо. Тэгээд тас тэглээсээ олцохгүй юу. Баярыг хуваалцахаар тавс төгөл бод ирсэн байна. За баяртай байна. Тэгээ манай бүхэлдэх төвжээний бүх өгчүүд аварга хүлээж аваад баяртай сайхан өгцгаагаа сая баяр үргээд байж байна. За аврагтай өнгөрүүлсэн гоё наадам ч юм уу дурсамжаасаа таваалцахгүй юу. За бид бүхний одоо цаг баргалж хөрөлцөхгүй баг. Бид нар одоо үеийнгийн тэгээд хүүхэд байх өсвөр үеэсээ эхлээл хамт одоо барилж өссөн. Ардын төрийн наадамд хүртэл одоо бас өдөр төрөө бас булаацалтж байлаа. Тэгээд аврагтаа баяр хүргэе. Тэгээд арын сайхан хангаагаас өшөө олон сайхан аврагууд төрөх болтугай л гэж бэлгшээж бид нар сууцгааж байна да. Хүүхнийхэн хувьд таяр нэгэн тодорхойлох бай. За одоо манай үеийнхэн мэдэнтэй санжаа аваргыг ер нь санжаа аварга бол одоо үеийнхнаасаа бол аль эрт тасарч энэ ах нартайгаа сайхан барилдаж үнэн хүчийг үзэж бас сайн барилдсан олон том амжилтууд байгаа. Тэр бүгднийг бид нар одоо бүгд Монголын ард түмэн бүгд мэддэг те санжаа аваргыг. Санжаа аварга нөгөө борцгоноосоо гэж хүртэл үг байдаг те. Тэрэн шиг одоо бас халахын бас сайхан хангар аварга байна. За өнөөдөр сайхан битүүний өдөр тохиож байна. Тэгээд маргааш шиний нэгэн норж ирэх гэж байна. Тэгээд Монгол түмэндээ хандаж мэдчилгээ зөвшөөрөхгүй юу? За гарч байгаа морин жилд бас Монгол түмэн байна өгд бас сайхан хямартай байж тэгээ адуу гэдэг амт нь ч бас өөрөө хямрын амт юм байдаг. Тийм учраас бас тэгж бэлгшээж байгаа. Тэгээд Монгол түмэн маань хотл олноороо сайхан сар шиндээ сайхан шинлээрээ тэгээ хамгийн гол нь эрүүл инх байж айл өрх болон аж аргалын гэрэлгээгээ гэрэлтсэн сайхан жилх болтугай л гэж байна доо.